За өдрийн манайхаа шинэ бичлэгтэй тавтай байрал. За та нартаа уламжлал ёсоор бас нэгэн өөр сонирхолтой хосуудыг ярьж өгөхөөр энд ирсэн байна. За ингээд бүгдээрээ нэвтрүүлэгтээ орцгоё. За нэвтрүүлэг маань эхлэхдээ Дэвид гэх нэртэй залуу өөрийгөө танилцуулж байгаагаар эхэлдэг. За Дэвидийн хувьд бол 48 настай Америк нэгдсэн улсын иргэн ийм залуу байгаа. За энэ залуугийн хувьд бол өмнө нь нэг удаа гэрлэжсэн. За гэрлэлтээсээ бол аль хэзээ нас биед хүрсэн 3 хүүхэдтэй. Одоо салхаасаа өмнө бол нэлээд илүүдэл жинтэй, нэлээд стресстэй ажилдаг, бас сэтгэл гутралтай тийм залуу байсан юм байна. За ингээд эхнэрээсээ салаад, за түүнтэй зэрэгцээд бас ажилласаа одоо гарах болсон. За ингээд Дэвидийн хувьд бол ерөөсөө амьдралаа шинээр эхлэе, өөрчлөе гээд нилийн цаадах чинь жин хасаж эхлэе. Дээрэс нь Азийн одоо олон орнуудаар олон улсаар аялаж ингэж амьдрах болсон юм байна л да. За ингээд олон улсаар аялаж яваад цаадах чинь Таиланд улсад ингээд нэг удаа явж агаад нэг бааранд ороод сууж исэн чинь нилээ юм гой дуулдаг маш юм үзэсгэлэнтэй эмэгтэйг олж харсан гинэ. Тайзан дээр дуулж исэн. За тэгэл тэр эмэгтэйг хараад өө өстө яасан сайхан дуулдаг эмэгтэй вэ гэж бодоод уух юмар дайлаад хоорондоо ингээд ярилцсан. За тэр үед бол тэр одоо дуучин эмэгтэй Дэвидэд бол нилээ их таалагдсан. Тийм учраас тэр хоёр ингээд хоорондоо болцож эхлээд за тэр битгий л одоо 1-7 хоног 2-7 хоног өнгөрсний дараа Дэвид эмэгтэйдээ сүй тавьсан байгаа. За ингээд энэ хоёр маань Таиландад аль хэдийн сүй тавьчихсан, аль хэдийн ингээд хамт амьдраад эхэлж гисэн ингээд байж байгаагаар нэвтрүүлэг маань бол эхэлдэг. Нэвтрүүлгийн эмэгтэй гол дүрийг танилцуулах юм бол Эни гэх нэртэй 24 настай Дэвид чинь 48 настай шүү дээ. За өнгөрсөн амьдралынхын хувьд бол одоо хүүхэд байхдаа ийм ядуу Таиландын ийм жижигхэн тосгонд бол өссөн. За дараа нь одоо Таиландын нийслэл болох Бангкокт ирээд ажиллаад амьдраад байжсэн чинь Дэвидтэй танилцсан гэж байгаа. За Энигийн хувьд бол яг Дэвидийн талаар хэлэхдээ Дэвид бол жоохон хөвшин, царай муутай. Гэхдээ цаадхыг чинь одоо сэтгэл нь бол бүр сүүн цагаан тийм хүн байгаамаа. Нилийн халуун дулаан сэтгэлтэй намайг бол одоо маш жаргалтай байлгадаг. Тийм учраас би одоо өнгөлцсөн амьдралаа Дэвидтэй өнгөрүүлнэ гэж бодож байгаа. Би бол ингээд Дэвидэд 100% биш, гэхдээ 90% бол хайртай гэж хэлдэг. За Дэвидийн хувьд бол одоо Энигийн талаар ямар сэтгэлтэй байгаа вэ гэхлээр ер нь бол Эни өөрийг нь маш тийм залуухан, маш тийм эрч хүчтэй тэгж мэдрүүлдэг гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор ч тэр Энигийн хажууд байх маш туртай. Удахгүй Америкт очоод гэрлээд тэгээ тэнчэнэ сайн сайхан амьдрна гэж бол төлөвлөж байгаа. За үргэлжлүүлээд Энигийн талаар бас юу гэж хэлдэг вэ гэхлээр ер нь Эни ер нь бүх Америк хүмүүс л ингээд айгүйх мөнгөтэй, айгүйх баян, маш гоё машин ундаг, маш гоё байшинд амьдардаг тийм мөнгөтэй хүмүүс гэж боддог. Гэхдээ яг тийм амьдрал бол үндэ Холливуудд л байдаг. Миний бодит амьдралыг яг үнэндээ Эни мэдгүй байгаа гэж байгаа байхгүй юу. За энэ хоёрын хувьд бол Таиланд улсад Бангкокд ингээд хамтдаа байрлаад хамтдаа байгаа. Удахгүй Америк нэгдсэн улс руу явах гэж байгаа. Явхаасаа өмнө мэдээж эцэг ихэн заавал зөвшөөрлөг өгөх ёстой. Ялангуяа Таиландд бол заавал ингээд эцэг эхээсээ зөвшөөрөл аваад дээрэс нь эцэг эхт нь одоо хурмын инж гэдэг зүйлийг заавал бэлэглэх ёстой байдаг юм байна. Тэгээ Дэвидийн хувьд болохоор цаадах чинь мөнгөний тал дээр нэлээд санаа зовж байгаа. Яагаад гэвэл цаадах чинь тийм ч амар мөнгөтэй хүн бол биш. Тэгээ өөрт нь байгаа мөнгө нь бол ер нь бол тэр хурмын инжинд өгөх боломжтой мөнгө нь бол Таиландын мөнгөөр бол 500 мянган баат. Манай Монгол мөнгөөр бол 50 сая төгрөг. 50 сая төгрөг гэдэг чинь бас нэг тийм бага мөнгө биш шүү дээ. Гэхдээ Эни бол энийг жоохон хангалтгүй гэж боддог. Тэгээд ер нь Эни бол юу гэж хэлдэг гэхээр хэрвээ эцэг эхт маань хангалтгүй санагдаад эцэг эх маань хэрвээ зөвшөөрөхгүй бол хоёулаа сална шүү. Ерөөсөө аль болох одоо их мөнгө өгөөрэй, аль болох их инж өгөөрэй гэсэн утгатай юм бол цаагаараа хэлж байгаа хгүй. За ингээд дараагийн өдөр нь Дэвид болон Эни хоёр цаад хоёр чинь инжинийхээ одоо бэлтгэлийг хийгээд инжиндээ ингээд авах юмнуудаа бэлдээд явж байгаа. За тэгээд Таиландын соёлд чинь тэр бэрдээ одоо тэр их нэртэй алтан бөгөж, алтан буугууж, алтан гинж энэ төр авч өгдөг тийм соёлтой юм байна. За тэгээд эцэг эхтэн дээрээс нь ингээд мөнгө төгрөг энэ төр өгд юм байна шүү дээ. За энэ хоёр маань хамгийн ихний очсон газар нь бол алтны дэлгүүр байсан. Алтны дэлгүүрээс одоо их нэртэй тэр алтан буугууч зүйлт бүгжийг нь авч өгөх гээд ингээд явж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хоёр чинь тэнчэнэ зүүж үзээл нөгөө Эни чинь ингээд үзээл таалагдаад ингээд авах дээрээ тулсан чинь нийт тэр алтан $6800. За мэдээж одоо мөнгөний асуудалтай Дэвидийн хувьд бол мөнгө байгаагүй. Тэгээд нэг юм барьцаа мөнгө үлдээгээд маргааш өдөр нь ирээд авъя гэд мөнгө үлдээгээд тэгээд гардаг. За Дэвидийн хувьд бол салхаасаа өмнө нэлээд мөнгөтэй, нэлээд карьертэй дайггүй ингээд Америк нэгдсэн улсад амьдарч байсан ч гэсэн салаад эхнэрээсээ салаад эхнэртэй бүх хөрөнгөө үлдээгээд одоогоор бол ер нь цаадхын чинь санхүү бол нэлээд уналтад орсон байгаа. Одоохондоо бол цаадах чинь урд хормоогоороо хойд хормоогоо нөхөж амьдарч байгаа гэсэн үг. За тэгээд алтын дэлгүүрээс гарч ирсний дараа Энигийн хувьд бол одоо Дэвидэд ууралдаг. Юу гэж ууралдаг вэ гэхэлэр чи одоо бүхэл бүтэн 48 настай байж ич хураасан эд хөрөнгөтэй юу ч байхгүй мó чи одоо ер нь юутай хүн бэ гэж асууж байгаа байхгүй юу. Тэгээд Дэвидийн хувьд бол мэдээж одоо ингээд тайлбарлаад би ч одоо ингээд салаад ингэсэн юм а. Би өмнө нь ингээд гой байшинд амьдардаг байсан, гой машин ундаг байсан. Би юм байгаагүй гэл ингээд өмнөх амьдралаа ингээд ярьж байгаа. Тэгээд Энигийн хувьд бол ерөөсөө Дэвидэд маш шулуухан хэлдэг. Чи ерөөсөө намайг одоо ингээд асарч халамжиж чадах юм уу чадахгүй юм. Үгүй бол ерөөсөө ингээд болио салъя ер нь эмэгтэй хүн заавал ингээд өөрийг нь хайрлаж халамжилдаг тийм л хүнийг ингээд хүсдэг. Хэрвээ чи тэгж чадахгүй бол хоёулаа ерөөсөө болио.
ерөөсөө салъя гэж хэлж байгаа байхгүй юу. Мэдээж Дэвид ч гэсэнтэй ингээд чадах бүхнээ хийн. Би ингээд Америкт очиод ажил олоод ингээд сайхан амьдран гэд мэдээж цаадах чинь аргадаад ингээд дараагийн анги дээр цаад хоёр чинь Энигийн аав ээжийн амьдардаг жижигхэн тосгонд очиод гэрийнхэнтэй уулзахаар ингээд явж байгаа. За тэгээд цаад хоёр чи явахтаа бол Эни ингээд портрийн ар мар дээр суудсан. Цаад хоёр ч юм айгу хөвгөлтэй явж байгаа заяа. Тэгээд Энигийн хувьд болохоор эцэг ихтэй жоохон ингээд амар хэтрүүлээд ярьсан гэх юм уу ингээд пистэ гадаад хүнтэй сууж байгаа. Тэгээд гадаад хүн юм чинь тэ манай гадаад нөхөр танд өстэй инжиний мөнгө гэл амар их мөнгө төгрөг өгөх баха гэл ингээд аав ээжтэй бүр ингээд хэтрүүлээд ярьсан. Тэрнээсээ болоод Эни ингээд айгуух санаа зовоод байгаа. Яагаад гэвэл Дэвид чи яг бодит байдал дээр тийм ч их мөнгө төгрөгтэй хүн биш. За Энигийн хувьд бол эцэг ихтэй юу гэж хэлсэн гэхлээр манай гадаад нөхөр танд ингээд магадгүй 2 сая 3 сая баатын тийм инж танд өгөх баха энэ төр гэл амар ярьсан. Гэтэл мэдээж Дэвидэд одоо ганц байгаа мөнгө нь 500 мянган баат байгаа. Тэгээд тэр мөнгөө одоо бариад ингээд Энигийн эцэг ихт өгөх гээд явж байгаа. За ингээд энэ хоёр маань хэсэг хугацааны дараа мэдээж одоо Энигийн гэрт нь очдог. Гэрт нь очих үед бол тэр хоёрыг тосгоных нь маш гоё угтаж авдаг. Тэгээ тентхийн хүүхдүүд нь бүр ингээд бүжиглж өгөөд заяа тэр хоёрт зориулаад тэр хоёрыг ирж байгаад зориулаад тэгэл тэрийг хараад одоо Дэвидийн сэтгэл нь амар хөдлөөл Энигийн сэтгэл нь хөдлөөл тэр хоёр чинь хоорондоо тэрвэрлдэж уйлаад тэгээд Эниж гэсэн те өөстө манай гадаад нөхрийг харах гад манай тосгоныхан бүр бүгдээрээ ирсэн байж те манай гадаад нөхрийг харах гад гэл заадах чинь заяа. Нэрэл тосгоныхан ч гэсэн ингээд бөөмбө өнөөрөө бол цугларсан байдаг. Дэвидийг бол одоо ээж нь бол те угтаж аваад цаадахын чинь тэрврээд гар хөлнөөс нь хөтлөөд нилээн сүрхий ингээд угтаж авж байгаа гадаад хүргнийгээ. За ингээд гэрлүүн ороод аавтай танилцаад гэрийнхэнтэй танилцаад ингээд хамгийн ихний одоо Дэвидийн тавьсан асуулт бол ерөөсөө надаа одоо ингээд 500 мянган баат байгаамаа. Эдэн ингээд 500 мянган баатыг инжинд өгвөл зүгээр үү гэсэн одоо асуултыг бол Энигийн эцэг ихт ингээд Энигаа дамжуулаад хэлж байгаа байхгүй юу. Тэгээ Энигийн эцэг их чинь угаасаа л мэдээж амар өндөр хүлээлт тавьсан хүмүүс л байсан учраас мэдээж одоо тэдний хүлээж исэн үнийн дүн бол биш шүү дээ. Тэгээд Энигийн одоо аав ээж нь юу гэж хэлдэг вэ гэхлээр 500 мянган баатаа ингээд одоо төлж болноо. Гэхдээ дээрэс нь тэгээ 500 мянган баат дээрээ нэмээд хоёр ингээд бух аваад өгчгөө гэж байгаа байхгүй юу. Мэдээж Дэвидийн хувьд бол тэ ингээд өөрт нь байгаа 500 мянган баатыг ингээд инжиндээ аваад огноо ингээд өгнө гэж хүлээн зөвшөөрнө гэж байгааг нь сонсоод Дэвид бол ингээд цаадах чи айгүй баярлаад бүр нулимс хүртэл туслуулдаг заяа. Үнэхээр л Энитэй гэрлэх тэм чин сэтгэлийн хүсэлтэй байгаа байхгүй юу. За тэгээд Энич гэсэн одоо Дэвидийг тэрвэрж уйлаад тэр хоёр бол нэлээд сэтгэл нь хөдөлсөн байгаа нь харагдсан. Гэхдээ Дэвидийн одоо эцэг их нь бол тэ одоо 500 мянган баатаа өгөөд дээрэс нь тэр хоёр бухаа аль болох даруйхан одоо худалдаж авч өгвөл сайн байна гэж хэлж байгаа байхгүй юу. За тэгээд дараагийн хэсэг дээр нь юу юуг л ерөөсөө Дэвидийг авчраал ингээд бух үзүүлж байгаа заяа. Энэ ийм бух байна, ийм бухыг авмаар байна гэд. Тэгсэн чинь тэр одоо бух нь те нилээн том бух байж тараад 75 мянган баат гэж хэлсэн. Манай Монгол мөнгөөр бол 7 сая 500. Дэвидийн дансанд бол нэг тийм их мөнгө бол байхгүй. Цаадахад чинь ерөөсөө байгаа нь $1000 гэж аахгүй юу. Яг гэрийнхнэнтэй тэнд ингээл бөөнөрөө ингээл хамт байгаад хамт хараад байгаа учраас мэдээж одоо шинэ хадмуудаасаа санаа зовоод өөртөө байгаа $1000 бүгдийг нь одоо тэр Энигийн эцэг эхэд үхэр худалдаад аваад өчтдөг. За дараагийн өдөр нь бол энэ хоёрын одоо жинхэнэ албан ёсны тэр сүй тавих ёслол нь бол болдог. Таиландын энэ соёл нь болохоор одоо ийм сүм хийд шиг те одоо манайхаар бол ийм гандан шиг ийм газар баахан ламнар сууж байгаа залбираад одоо ном энтер уншаад ингэж бас сүй тавьдаг юм байна шүү дээ Таиландууд ч. За ингээд тэр одоо буддынхаа сүмээс буцаад ингээ гэрлүүгээ явж явах замдаа цаад хэд ч ингээ хурмаа тэмдэглээд бараг өстой тосгоноороо л нэг юм болж байгаа заяа бүгдээрээ ингээл зам дагаж бүжиглээл. Тэгээд Дэвид Эни хоёр ингээл яг ингээл урд нь бүжиглээл хаан хатан хоёр шиг ингээ явж байгаа байхгүй юу. За энэ үеэр нь бол Дэвидийн хамгийн сайн найз болох хоёр одоо Америк найз нь яг хурим дээр нь ирдэг. Тэр хоёр ч гэсэн ингээл гайхаал те. Ямар гоё зүй тавих одоо ёслол болж байна те. Хаан хатан хоёр шиг ингээл явж ийн гэд хэлж байгаа. За тэгээ эдний бас ингээд зүй тавих ёс чинь нилээн бас ингээд мөнгө төгрөг тараадаг гинэ. Яг ингээд гэрлүүгээ орох замыг нь хүмүүс ингээд хоёр хоёроор хааж зогсож жагаад тэгээ тэр хоёр хүнийг нэвтэлж гарахын тулд мөнгө төлдөг гинэ. Тэгээ мөнгө төлөөд хүмүүсээ ингээд холдуулаад тэгээд аав ээж дээр нь очоод аав ээжтэй хүндэтгэл үзүүлээд тэгээд тэр инжнийхаа мөнгийг чигтэйх ингээд сагсан дээр бүр ингээд сагсайлгаад ингээд бэлнээр нь өгдөг юм байна цаад идэж. За тэгээ эцэг ихэн ч гэсэн аваад ингээд баярлаад тэр одоо тосгоноороо нэг хурим найр болоод ингээд энэ хоёр бол тосгоноос нь яваад дараагийн өдөр нь бол Бангкокд ирсэн байгаа нь харагддаг. За Бангкокд ирээд Дэвидийн одоо хоёр нөгөө хурим дээр нь ирсэн хоёр сайн найзтай нь бол уулзж байгаа нь харагддаг. Дэвидийн хувьд бол эхнэрээсээ салаад эхнэртэй нөгөө хамаг хөрөнгө энтрээ өгөөж явуулсан шүү дээ. Тэгээ цаадах чинь сүүлийн хэдэн жил нөгөө Азийн орнуудаар ингээд амьдарч исэн учраас хураасан одоо эд хөрөнгө янз бүрийн зүйл бол байхгүй. Америкт бол очоод те ерөөсөө ямар ч байр сав, ямар ч машин тэрэг бол юу ч байхгүй. За яаж нөгөө K1 визагаа авсан бэ гэхлээр Дэвидийн найз Крис гэдэг залуу те одоо
Энийг спонсорлоод Энигийн одоо K1 визаг спонсорлоод Америк руу ингээд авч явж байгаа юм байна. Эни Дэвид хоёр бол хоёулаа яг ив ижилхэн Америкт очиод юучгүй ерөөсөө хоёр чамдамтай бүх зүйлийг бол ингээд тгээс эхлэхээр явж байгаа. За энэ хоёр бол очиод байргүй учраас Крис болон Ники хоёрын гэрт ингээд байрлахаар одоо болж байгаа юм байна л да Америкийн нэгдсэн улсад очиод. Тийм болохоор энэ дөрөв ингээд хоорондоо уулзалтаад те ер нь одоо Америкт ямар хөө амьдрах уу, хаана нь яаж амьдрах уу энэ төргээд ингээд хоорондоо ярилцж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хоёр чинь одоо хоёр сайн найзынхаа гэрттэй Америкт очиод хажуу өрөөнд нь амьдарч эхлээд дараа нь Дэвид ажил олж хийгээд одоо тусдаа гараад ингээд амьдралаа сайжруулнаа. Надад итгээрэй гэдэг ингээд юу ч байхгүй хэрнээ Энийг дагуулад ингээд Америкийн нэгдсэн улсад явж байгаа. Ингэж ярьж явах үедээ Дэвидийн найз заяа. Энид юу гэж хэлдэг вэ гэхлээр тэгээ чи одоо ингээд те Америкт очиод 90 хоногийн хугацаанд одоо ингээд гэрлэн за тэр хүртлээ угаасаа те гэрлээд ногоон визээ ингээд авах хүртлээ чи угаасаа ажиллаж чадахгүй учраас мэдээж тодорхой хэмжээнд ингээд манайд амьдрын штэ. Тэгээ чи ингээд ажил хийж чадахгүй юм чин сайн дураараа манай гэрийн ажил ингээд тусалж болно. Би айгүй гоё Таиланд хоолнд дуртай чи гоё те Таиланд хоол энэ төр хийж өгч болно штэ. Ингээд сайн дураараа гэж найз нь тэгж яахгүй. Тэгээ ингээд энийг сонсон Энийг ч гэсэн те өө би ингээд зүгээрээ хоол хийж болно та нарт хоол хийж өгч чаднаа гэдэг ингээд Энийг хэлсэн чин найз нь үргэлжлүүлээ заяа. За тэгээд дээрэс нь би ингээд айгүй юм Таиланд массажинд дуртай байхгүй юу. Тэгээд чи надад заримдаа ингээд Таиланд массаж хийж өгч болох уу гэж хэлсэн за. Энийг сонсоод Эний ч гэсэн ингээд сонь царайлаад Дэвид ч гэсэн сонь царайлаад тэгээд Эний бол хэлэхдээ ингээд уучлаарай би одоо массаж л арай хийж өгч чадахгүй байхаа гэж хэлдэг. Дэвидийн найзын эхнэр нь бол яг юу хэлдэг вэ гэхлээр эхнэр нь бол жинхэнэ одоо яланаас шулуунан дээр айгүй шулуухан хэлдэг заяа Дэвидэд. За бидний зорилго бол те мэдээж одоо гэртээ тоо хоёрыг ингээд тусдаа гарталчин байлгах. Гэхдээ би бол ингээд тоо хоёрыг хитрхи ингээд манай гэрт тухлаад хитрхи ингээд гацаад те ингээд наашаачгүй цаашаачгүй ингээд нэг гацаасаа гэж бол хүсэхгүй байна. Аль болох ингээд тодорхой хэмжээний ажил төрөл хийгээд ингээд аль болох хурдан гараарэ гэсэн ийм нялуунаас шулуун үгийг бол шууд хэлдэг. За тэгээд энэ хоёр чинь бол ерөөсөө Америкт одоо байх, Америк руу явах хэдхэн хоног үлдсэн. Тийм учраас найзуудтайгаа уулзаад хормын өмнөдөө Америкчууд чинь ингээд үдшилэг энэ төр хийгээд идэв штэ. Тэднийгаа бол Таиландад ингээд найзуудтайгаа хийж байгаа. За энэ үеэр нь болохоор яг Дэвидийн найз нар ирсэн. Тэгээд Энигийн найз нар ингээд ирсэн ингээд нэг баар нь байж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь Дэвид болохоор цаадах чинь ингээд айгүй юм уух дуртай юм байна заяа ингээд. Нэг уучхаараа болж чаддаггүй ингээд шалчганаа яваад идэм юм заяа. Архийг одоо шингэнэ гэж 900-д усаасгаж байгаа юм шиг. Тэгээ тэнд байсан Энигийн найз нь болохоор те яг Дэвидийг өмнө нь ингээд ууж ирснийг хит хитэн удаа харж байсан гэж аахгүй юу. Нэг биш нэлээд хитэн удаа харж ирсэн. Тэгээ уухаараа айгүй ингээд тавтаргүй ингээд янз бүр болоод идэг гэдгийг нь бол хит хитэн удаа харж ирсэн. Тэгээд найзтайгаа ярилцаад ингээд байж байгаа. Тэгээ Энигийн хувьд бол мэдээж ингээд хүн дагаад хүний газар очих байгаа хүн чинь яана тэгэл одоо Америкт очичвол ийм зан гаргаад байвал яана би одоо яана гэл өөрийгөө одоо яаж хамгаална гэд Энигийн хувьд бол нэлээд санаа зовж байгаа. Тэр битгий хөвлбөр Эни уйлдаг заяа. Тэгээд одоо Энийг жоохон гонигтай байгааг нь харсан Дэвид ч мэдээд хурж ирээд Энитэй одоо ингээ ярилцгаж оролцдог. Гэхдээ бол Эни ингээд айгу уурлаа тэр хоёр ч тэнд хэрэлдээд. Гэхдээ мэдээж бол ингээд эвлэрээд дуустдаг. За ингээд одоо Америк руу явах өдөр дөхөх тусам энэ хоёр чинь ингээд юмаа бэлдэж байгаа шүү дээ. Тэгээд явхаасаа өмнө нөгөө Энигийн тосгонд ирээд хувцас сундраа ингээд бэлдээж явж байгаа байхгүй. Тэгээд хөрхи ээж нь одоо Энигийн хувцыг бэлдэж өгөөд Эни ч гэсэн одоо ээжтэй ингээд ээжтэйгээ ярилцаад одоо хизээ ирэх нь мэдэхгүй шүү дээ. Эни чинь хизээ одоо ногоон карта аваад буцаад Таиланд улсад ирэхийг мэдэхгүй байгаа учраас ээж охин хоёр бол хоёулаа л нэлийн гонигтай байгаа нь харагддаг. Тэгээд ээж нь олдын хэлэхдээ мэдээж одоо миний ганц охиндоо бол мэдээж санаа зовж гин. Гэхдээ охиныхоо төлөө бол маш их баяртай байна. Охиноо ингээд маш найдвартай хүнд өгж явуулж байгаа. Сайн сайхан амьдрна гэж бодож байгаад маш их баяртай байна гэж ээжийнх нь хувьд бол хэлдэгэ. За тэгээд энэ хоёр маань хамаг хувцснараа бэлдээд Энигийн хувцыг бэлдээд Энигийн одоо аав ээж хоёр нь тэр хоёрыг гаргаж өгөөд тэр хоёр маань ингээд одоо Бангкок руу буцаад явдаг байгаа. За тэгээд дараагийн хэсэг дээр Эни болон Дэвид хоёрыг Америкийн нэгдсэн улсад ирж байгаа нь бол харагддаг. За тэр хоёрыг ирэхэд нь яг Дэвидийн нөгөө сайн найз болох Крис гэдэг залуу хүүхдтэйгээ ингээд тосож авдаг. Айгуу гоё халуун дулаан тосож авдаг. Гэртээ очсон хонин ч гэсэн яг тэр нөгөө Крисийн эхнэр Ники гэдэг эмэгтэй бас ингээд хүмүүс энэ төр цуглуулсан те ингээд найзууд энэ төрөө цуглуулсан айгуу гоё одоо хүлээж авдаг. Энэ хоёр чинь ингээд Крис болон Ник гэдэг одоо энэ хоёрын гэрт амьдрахаар болж байгаа байхгүй юу? Угтаж авсан найзууд нь те бүр Энийг ингээд тал талаас нь амар бол асуултуудаар болж эхэлдэг. Өө энд ирсэн одоо ямар вэ? Одоо төлөвлөгөө чинь юу вэ? Юу хиймээр вэ? Ямар вэ гэл ингээд зөндөө асуултууд асуугаал. За тэгээд Эни яг тэдний асуултанд хариулахдаа бол цаадах чинь те яг ингээд юу төлөвлөж байгаа вэ гэхлээр хүүхэд төлөвлөж байгаа гэж хэлдэг заяа. Тэднийг сонссон найзуудынхын царай нь бол жоохон хувирж байгаа нь бол харагдсан. Энэ үедээ бол яг Дэвидийн одоо насанд хүрсэн хүүхдүүдийн талаар асуудаг. Дэвидийн хүүхдүүд нь заяа 28, 27, 19-тэй. Тэгэхээр Дэвидийн хоёр хүүхэд нь Энигаас ихч гэсэн үг.
өөрийнхөө одоо хүүхдүүдээс жоохон хүнтэй сууж байгаа гэсэн үг байхгүй юу Дэвид ч. За ингээд дараагийн өдөр нь бол мэдээж одоо Энигийн хувьд бол те Америкийн нэгдсэн улсад ирсэн одоо анхны өдөр нь байгаа штэ. Эднэр бол ингээд Энид зориулаад анхны одоо Америкт ирсэн өдрийг нь тэмдэглэхээр болдог. Найзынхаа хүрээнд гэр бүлийн хүрээнд тэд нар ингээд жижигхэн юм цомхон парти хийхээр болдог. За тэр партинд нь бол хэн байсан бэ гэхлээр за мэдээж Эни Дэвид хоёр тэр хоёрын хамгийн сайн найз болох Ники Крис хоёр бол байсан. Тэгээд тэдний гэрт нь бол яг Никигийн төрсөн дүү болох бас нэг залуу гэдэг ингээд тавуулаа одоо парти хийж байгаа хгүй. За тэгээд тэд нар маань хоорондоо ингээд те жоохон ингээд хөвгөлдөө дууж идээд ингэж байжгаад гарч ирээд усан сангийнхаа хажууд бүгдээрээ ингээд сууж байгаа хгүй. За тэр үед нь бол те Дэвид ч мэдээж одоо цаадах чи архинд дуртай хүн учраас тэр өдөр бол уухаа алгасаагүй уусаар л исэн. Уух нь битгэл нилээн согтцсон заяа. За тэгээд бүгдээрээ ингээд усан сангийн хажууд ингээд гой ингээд байжсэн чинь Дэвид ингээд нөгөө согтцсон хүн чинь те ингээд янз бүр болоод амар бүдүүлэг аашлаа. За тэгээд дээрэс нь амар сонин юм яриа л заяа. Сонин ингээд жоок яриа л заяа. Тэгснэ тэр жоокийнхоо араас болохоор ингээд би сая ингээд цагаан хүмүүсийн жоок ярьсан юм а гэж мэгэл заяа. Тэнд чинь ингээд Таиланд одоо өөрийнх нь ихнэр нь байгаа. Тэгээ хоёр өнгөд ярьстай хүн байгаа. Тэгж яхад ч би өстө цагаан хүний жоок ярьсан юм а сая маа гэж мэгээд тэгсэн чинь тэрийг нь сонссон мэдээж одоо тэр одоо найзынх нь ихнэрийн дүү. Тэгээ тэр найзынх нь ихнэр нь эднэр ингээд ууралж авахгүй чи юу яриад амч одоо согтцсон байшин. Чи ихнэрээ бити ингээд сонихгүй байдалд оруулаад тэгээ. Тэгээд ихнэрийг нь харсан чинь Эни бүр ингээд юу уйлах гад заа ингээд сонин аашлаад ууж идээд харна. Эни ингээд юм хийж чадахгүй тэгсэн ирнэ ингээд уйлах га суугаад байхгүй. Тэгээд тэрийг нь харсан тэр ихнэрийн дүүн чи те үнэхээр л одоо энэ хүний ихнэр нь болж байгаа бол энэ хүнийг ингээд засарч залруулах юмыг нь хэлэх хэрэгтэй. Чи ингээд уугаад байна, уухаа бойл гэж хэлдэг байх хэрэгтэй. Хэрвээ чи тэгэж чадахгүй бол яах гэж энэ хүнтэй гэрэлсэн гэсэн утгатай юм бол ингээд ярьдаг. Тэгээ Дэвидийн хувьд бол те ерөөсөө ингээд засарахгүй уугаал яадаг цаадах чинь ингээд юу ч сонсохгүй байгаа юм шиг ингээд уусаар л байдаг. Тэгээд сүүлдээ бол нөгөө гурав чинь уурлаад Энийг аваад ингээд дотогшоогоо ороод яваад өгдөг. Тэгээ Кристтэй одоо Дэвидийн найз нь Дэвидтэй ярилцаад гадаа нь үлдчихэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь дотор те одоо нөгөө Никигийн дүү тэр хоёр бүрстэй солиоруулж идэг заа ёстой. Цаадах чинь те ёо чистэ ийм амар архины донтолттой ийм харчаагүй залуустай нэрэ. Чи бол одоо өөрт нь хэлэх хэрэгтэй, засаж залруулах хэрэгтэй. Үгүй бол те ёстой барагд буцаад яв бараг ёстой. Зуухт мухт гэсэн ухааны юм яриад цаадахтай чинь ингээд синхруулээд байж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь гаднаас заа юу нөгөө салгалаад Дэвид чи ингээд сохтоо ороод ирсэн заа юу. Тэгээд юу гэж хэлдэг гэж нөгөө Никигийн дүүд чи ингээд Энитэй унтмаар байгаа юм уу? Тийм болохоор чи ингэж байгаа юм уу гэж хэлсэн заяа. Тэгээ энийг сонсоод нөгөө нэг бүрстэ нэрэ ууралсан байсан тэр нөгөө Никигийн дүүн бүр амар галзуураад өстэй. Сая энэ мөөстө юу гэсэн бэ? Энэ мөөстө нэрэ царамуута хөгшин төгзөг мөгзөг гэж заяа. Цаадах ч өстэй илтвэр хэлээл. Тэгээд Дэвид ч бүр ингээд үргэлжлүүлээд ингээд нөгөө биед нь хурж мөрөөд тэгээ бүр уурыг нь хөдөлгөөж өстэй бараг л зодон болонгоо алддаг тэнд. Тэгээ мэдээж ингээд Эни чинь нэг одоо тэр бүгдийг хараал те. Тэгээ юу гүтэй ингээд найзандаа авчиж амьдруулснаа. Найзынхын дүүтэй ингээд муудалцаад харж Энигийн хувьд бол мэдээж гунигтэй л байгаа шүү дээ. Тэгээд цаадах чам нэлээд гунигтэй харагдчихсан. Никигээд те тэр Дэвидийн найз нь очоод ингээд Энигаас зүгээр үгээд асууж авахгүй юу. Тэгээд Эни бол уул нь бол ингээд Америкт өстө гоё юм үзэж харан сайхан амьдрна гэдээ ирсэн чинь анхны өдрөөсөө ахуулаад ингээд бүх юм ингээд жоохон оронгороо ирсэн юм шиг санагдаж байна гэсэн утгатай зүйл бол ярьдаг. За найзынх нь ихнэр Ники одоо бүгдээ Ники гэдэг дуудаа авчи заяа. За Ники бол юу гэж хэлдэг вэ гэхлээр цаадах чинтэй ингээд жоохон алгуурхнаар ер нь бол хэлдэг. Хэрвээ Дэвид одоо ингээд дахиж уугаа, дахиж агсан согтуу тавиад байх юм бол бид нар бол ингээд Дэвидийг гэртээ байлгаж чадахгүй шүү гэж одоо тэр найзынх нь ихнэр нь хэлдэг. Гэхдээ юу гэж хэлдэг вэ гэхэлэр те Дэвидийг бол хэрвээ уугаад ах юм бол гэртээ байлгах боломжгүй. Гэхдээ чи бол яг хөө байж болно гэсэн утгатай зүйлэл ярьдаг. Тэгээ Эни ч гэсэн мэдээж тэр үгийг нь сонсоод бол мэдээж зочирд нь дээрээс нь мэдээж одоо ингээл Дэвидийг хөөгөл гаргахчод Эни тэдний гэрт нь байгаад байна гэж байхгүй шүү дээ. Тэгэл мэдээж Дэвидийг дагаал явна. Тэгээ Эни бол хэлэхдээ те үнэхээр маш олон бодол ингээд толгойд нь эргэлдэж чинь гэж аахгүй юу. Одоо бүр ингээ яахаа мэдэхгүй те хүний газар ирсэн байдаг. Нөгөө хамт явж байгаа хүн нь архитан согтуураад ингээд хүн амьтантай муудалцаад идэг. Анхны өдөр нь тэгээ цаадах чинь бол толгойд нь бол үнэхээр олон бодол эргэлдэж байна гэж бол хэлсэн. За тэгээ маргааш нь яг Эни Дэвид хоёр ингээд гадуур гараад тэгээ нэг хоолны газар очиод байж байхдаа тэр хоёрыг юуны талаар ярилцдаг вэ гэхээр Эни бол тэгээ чи ингээд жоохон уух тийм ингээд жоохон архины асуудалтай байна, жоохон донтолтын асуудалтай байна гэж хэлдэг. Дэвидийн хувьд бол ерөөсөө өөрийгөө тийм архины асуудалтай гэж бодохгүй байгаа. Өчигдөр бол бүгд л парти хийсэн, бүгд л ууж идсэн. Тэгээ бүгдээрээ ингээд над руу дайраад байгааг нь ойлгохгүй байгаа гэж бол хэлдэг. Энигийн хувьд бол тэгээ одоо ингээд хоёулаа одоо цаашдаа өөр сайн сайхан амьдрал төлөвлөж байгаа учраас хурим хүртлээ ерөөсөө битгий уу гэсэн шаардлагыг бол Дэвидэд тавьдаг. Дэвид ч гэсэн ингээд айгу царайн сонирн болоо. За одоо ингээд зөвшөөрж байна. Одоо би хурин болтлоо. Ерөөсөө уухгүй гэсэн амлалтыг бол Эни дөгдөг. Тэр хоёр чинь яг Лос Анжелест бол байгаа шүү дээ. Тэгээд тэр өдөр бол яг нөгөө Лос Анжелесын одоо Холливуд гудамж энтрээр яваад далайн эрэг дээр очиод өдрийг бол маш гоё өнгөрүүлж байгаа нь бол харагдсан. За үүний маргааш нь Ники болон Эни хоёр яг гадуур ингээд октоудаараа те октын одоо ингээд үдэш октын одоо болцоо хийгээд ингээд гадуур гарч байгаа хгүй. За тэр өдөр бол хоорондоо бол
юу гэж ярилцдаг бэ гэхлээр нөгөө нэг Крис гэдэгтэй Дэвидийн найз Никигийн нөхөр чинь Энийг яг Америкийн нэгдсэн улсад ирэхэд нь спонсор болсон шүү дээ. Тэр спонсор болсон талаар Ники ерөөсөө мдэг байсан гинэ. Тэгээд K1 визаны спонсор гэх утга нь болохоор ерөөсөө одоо K1 визагаар ирж байгаа тэр sweet залуу гэдэг байгаа шүү дээ. Тэр ингээд Америкийн нэгдсэн улсад ирээд хэрвээ өөрийнх нь тэр нөхөрт нь ямар нэгэн асуудал гараад одоо санхүүгийн чадамжгүй болоод тэтгэж чадахгүй байх юм бол спонсор нь одоо тэр Энийг тэтгэн гэсэн утга учиртай тийм зүйл юм байна л та. Тэгээд хэр удаан үргэлжлэх вэ гэсэн чинь 10 жилийн хугацаанд спонсор хийн гэж аахгүй хэрвээ ямар нэг юм болоод тэр хоёр бол хоорондоо салах юм бол мэдээж одоо Дэвид чинь үргэлжлүүлэл Энийг ингээл Америкийн нэгдсэн улсад амьдралыг нь хангаад иж чадахгүй. Гэхдээ гэрээн дээр яг спонсороор Крис ингээд спонсор болчихсон учраас 10 жилийн хугацаанд хэрвээ янз бүрийн болвол Энийг одоо Крис ингээд тэтгэж явна гинэ санхүүгийн хугацаанд. Тэгээ энийг сонсон Ники бол бүр үнэхээр уурлаад тэ ямар сони юм хийзэн яаж байгаа дээрэс нь Крис ерөөсөө Никитэй юу ч ярилцаагүй өөрт нь юу ч хэлээгүй найзынхаа эхнэрийг зүгээр ингээд спонсорлсон. Тэгээд маргааш өдөр нь Дэвидийг найзынхаа эхнэр нь одоо дуудаж авчираад Дэвидийг одоо боловсноор хөөдөг заяа. Эхнэр нь бол юу гэж хэлэв гэхээр өчигдөрхөн би ингээд мэдэж авлаа. Крис ингээд спонсор болж байгааг мэдэж авлаа. Хэрвээ та хоёр ингээд тэ хоорондоо боолж бүтгэ болоод эсвэл ингээд жирэмсэн энтер болчих юм бол хэн хариуцлагыг хүлээх юм бэ? Чи ерөөсөө ингээд илээд аялал зугааж амьдарч яхаар ерөөсөө тэр Кентакигээд өөрийнхөө мужруу очоод тэнцэнэ ингээд ажил олчих юм. Ерөөсөө ингээд өөрийнхөө тэр сүйдбсгийг өөрөө гэсэн утгатай юм бол хэлдэг. Гэхдээ тэр хоёр найз нь бол нэлээд буянтай заяа. Тэр хоёр бүр Дэвид болон Эний хоёрт байр гаргаж өгдөг, машин гаргаж өгдөг. Тэр Кентаки мужид тэр хоёр чинь нэлээд юм эдлэн газартай өөрийн гэсэн өмч хөрөнгө бол Кентаки мужид байдаг гинэ тэр хоёр найз нь. Тэгээд одоо Дэвидийг ерөөсөө чи тэр Энийг аваад ерөөсөө Кентаки руу яваад өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө бүтээгээд баг ингээд аав ээж шиг ингээд туслаад гарч байгаа ахгүй юу энэ хоёрыг. Тэгээд дараагийн хэсэг дээр бол Эни, Дэвид хоёр одоо тэднийхээс нүүж байгаа нь бол харагдсан. Тэгээд Эни ч нас ингээд мөнгөгүй нөхөртөөгөө мэдгүй тэднийхээс нүүх дургу байгаа байхгүй юу. Айлаас нүүх дургу. Тэгээд ямар нүүх дургу байна гэд байгаад ялтай нэг шинэ хоёр маань ингээд нүүгээд гардаг. Кентакид очоод яг өөрийнх нь найзынх нь өгсөн одоо тэр байранд ингээд амьдралаа эхлүүлдэг байгаа энэ хоёр маань. Дэвидийн хүүхдүүд бол Кентаки мужид яг амьдардаг. Тийм болохоор Дэвид хүүхдүүдтэйгээ ингээд удаан хугацааны дараа уулзах байгаа. Яг Азийн орнуудаар цаадах чинь ингээд аялж ирж байгаа хүүхдүүдтэйгээ ерөөсөө уулзаагүй байсан. Дээрэс нь Энитэй сүй тавьсан Энийг баг Америкт ирж байгаа гэдгийг нь баг хэлсэн юм уу тийм байгаа заяа. За ингээд оройн нь болоод одоо Дэвид чинь өөрийнхөө эхнэрийг дагуулад өөрийнхөө хүүхдүүдтэйгээ уулзж байгаа. Мэдээж ингээд удаан уулзаагүй хүүхдүүд чинь ингээд хоорондоо тэрвэрлтэл ингээд бие биенээ угтаж аваад ингээд ширээний ард сууж байгаа юм л та. За ингээд ширээний ард суусны дараа охин нь болохоор Дэвидийн бөгжийг олоод харчдаг заяа. Тэгэд таны гарт чинь юу байгаа? Та гарандаа юу зүүцэн гэдгсэн чинь Дэвид болохоор хэлж байгаа хгүй юу. Би ингээд сүй тавьсан юм аа. Би ингээ гэрлээгүй, сүй тавьсан. Гэхдээ бит хоёрт ингээ гэрлэх 90 хоногийн хугацаа байгаа. Бит хоёр ингээд юугүй удахгүй гэрлэх ёстой. Тэм учраас та нарыг хурман дээр маань ирээчээ гэж гуйж байна гэж одоо хүүхдүүдтэй хэлж байгаа хгүй. За гэтэл энийг сонссон Дэвидийн охин нь бол ер нь Дэвидийн охинтой нэлээд юм түргэн ууртай жоохон юм бас л драма охин байхгүй юу. Тэгээд Дэвидийн охин нь бүр аавраа амар уурлаад те та одоо хаа олон жил хэдэн жил ингээ хаа хамаагүй явж ирчээд чаал танихгүй жоох охин дагуулж ирчээ. Тэгээд ингээд миний хурманд ирмэр гэсэн сони утгатай юм яриад те. Тэгээд дүү нь яг 19 настай яг өсвөр наснд нь байхад нь те ингээд Дэвид эхнэртэйгээ салаад ингээд өөр орнуудаар яваад өгсөн. Тэгээ яг хэрэгтэй үед нь яг миний дүүгийн яг хэрэгтэй үед нь та хажууд нь байж чадаагүй байжиж одоо болохоор ингээд сайн сайхан амьдрал бүтээх гэсэн өөр хүнтэй гэрлэх гэсэн те гоё амьдрмаар байна гэд ингээд гараад ирэх юм аа. Аавда бүр амар уурлаад тэгснээ аавраага бүр аягтай ус цацаа ичдэг. Аавыгаа олтой бүрөөстэй би ч мич гэ заяа амар дуудаад энийг харсан Эни бол зүгээрстэй тэндээс гараал цухтаагаал гүйч мэрсэн гэж аахгүй. Цаадах чинь тэгээ юу вэ ингээд Америк хүүхдүүд одоо аав ээжтэйгээ ингэж л харьцдаг байх та гэж бодсон сууж байгаа. За ингээд хэрүүл маргаан болоод бөөм болоод дараагийн өдөр нь Эни яг Дэвидийн охинтой уулздаг заяа. Цаадах чинь ингээд уулзаад хоёулаатай ингээд өчигдөр ингээд нэг уулзах ярилцах тийм цаг хоёуланд нь олцсонгүй боломж олцсонгүй. Тэгээ өнөөдөр би ингээд чамтай ярилцъя гэж бодлоо. За миний хувьд бол те гоё ингээд хоёулаа найз баймаар байна. Хоёулаа гоё найзууд болъё гэд одоо Дэвидийн охинтой ингээд ярилцж байгаа хгүй юу. Тэгсэн чинь Дэвидийн охин болохоор чи өөр нь манай аавыг мэдхүү. Тэгээ манай аав одоо ямар амьдралаар амьдарч ирсэн гэдгийг мэдхүү. Манай аав ээжийг маш их хуурдаг байсан. Зүгээр ингээл тэг хүсэн үедээ уугаал тэгэл хүсэн үедээ биеэ үнэлж аваад ингээд хуурчдаг байсан. Чи хэрвээ одоо манай аавтай суух юм бол зүгээр чи ингээл гэрийг нь цэвэрлж өгөөл Таиланд хоол хийж өгөөл нэг ийм л эмхтэй болно. Чи үнэхээр одоо гэрлэлтэд ихтэлтэй байна уу гэд Энид хэлж байгаа байхгүй. Тэгээ Эни тэрийг сонсоод үнэхээр цаадах чи ингээд амар шоконд ороод заяа. Яг үндэ болтой Дэвид яг ингээд Энид хэлэхдээ би өмнө нь ганц л хүнтэй гэрлэж исэн, ганц л хүнтэй ингээд хамтдаа байсан гэсэн одоо юм ярьсан байхгүй юу. Гэтэл ингээд маш олон хүнтэй ингээд
янз бүр болсон гэдгийг сонсоод Эни бол маш их шоконд орсон. Тэгээ хин нь одоо худлаа яриад байгаа нь мэддэхгүй ямар хэцүү юм бэ гэд Энигийн хувьд бол тэгж байгаа. Тэгээд Эни яг Дэвидийн охиноос янз бүр юм сонсноос болоод гэртээ очиж хоноогүй заяа. Өөр газар хонсон. Хаана хонсон бэ гэхлээр нөгөө Ники, Крис гэд хоёр найз нь болохоор бас тэр үед яг Кентакид ирж таарсан юм шиг байлээ. Тэгээд тэр хоёрын гэрт бол хонсон гэсэн. Тэгээ маргааш нь те Дэвидийг ингээд дуудаад цаадахчан тэр Эни чинь хэлж байхгүй юу би ингээд өчигдөр охиноос ч юм бүрстэй амар юм сонссон. Чи өстө эхнэрээ хуурж исэн юм уу гэж ингээд Дэвид хэлсэн чинь Дэвид болохоор би бол ингээд эхнэрээ хуурж исэн аа. Тэг ингээд тэр чинь миний өмнөх амьдрал штэ гэл тэр хоёр чинь ингээд гудамжинд баахан муудалцаад дараа нь тайвшраад ресторанд ороод ингээд хоорондоо ярилцаад тэгээд Дэвидийн хувьд бол бүр ингээд Энигаас уйж гуйдаг заяо. Би үнэхээр те ингээд өнгөрсөнд янз бүрийн одоо тэнийг юм хийдэг байсан нь үнэ. Тэр одоо муу муухай зүйл намайг одоо хүртэл ингээд дагаж явж гин. Гэхдээ би ингээд чамд амлаж байна. Би ингээд чамайг энд аваад ирсэн. Би чамайг сайхан амьдруулна. Чамайг юусоо хуурахгүй гэд ингээд Энид хэлдэг. Энид ч гэсэн одоо Дэвидийг уучлаад энэ хоёр маань ингээд хоорондоо эвлэрдэг байгаа. За тэгээд дараа нь болохоор нөгөө Энид чинь те Дэвидтэй муудаад янз бүр болоод нөгөө Крис нэг хоёрын гэрт нь ингээд хонцсон штэ. Тэгээд тэрийг нь мэдсэн нөгөө Крис Дэвидтэй уулзаад те тэр чинь нөгөө бөө спонсор болцсон болохоор салчуул бас болох байгаад штэ. Крис бол ингээд Дэвидтэй уулзаад за яг те өчигдөр юу болсон бэ хөшөө яагаад ингээд муудсан юм бэ нэ тэрийг л ингээд бөө юм асууж байхгүй юу. Тэгээ мэдээж Дэвид чинь ингээд те намайг ингээд өмнөх ихнэрээ хуурж исэн гэдгийг маань сонсоод ингээд бит хоёр жоохон муудалсан юм а одоо ингээд зүгээрээ энэ төр гэж хэлж байхгүй. Тэгээ одоо ингээд хүүхдүүд маань миний хурминд бас ингээд ирэхгүй баха ирэхгүй гээд байна гэл ингээд хамаг одоо зовлонгоо найздаа тоочдог. За тэгсэн чинь Крис найздаа ингээд гоё тусалъя. Би ингээд гоё чамд тусалъя. Би хурмын чи ивент хийдэг. Магадгүй чи ингээд маш гоё хурим хийвэл хүүхдүүд чинь те чамаг ингээд албан ёсоор хурим хийж байгаа гэдгийг чи ингээд хүлээн зөвшөөрч магадгүй гэж хэлдэг заяо. Тэгээд Крис буюу Дэвидийн найз нь Дэвидэд илүү гоё хурим хийж өгөхөр тэгэж ивент хийхээр болдог заяо. Бүр амар бонтаагаас те. Тэгээд дараагийн өдөр нь Дэвид болохоор нөгөө хурмын спонсортой болцсон учраас цаадах ч мөнгөтэй болцсон гээд Энид карта өгөөд за чи ингээд очоод яг ингээд нэг $200-аас $300 таарсан нэг палаж өөртөө ингээд худалдаж аваа гэд цаадах чинь хурмын даашинцны дэлгүүр рүү явуулдаг. За тэр хурмын даашинцны дэлгүүр дээр Эни болохоро Никийг дагуулад Никитэй хамт ирж байгаа. Тэгээ цаадах чинь те дэлгүүр дээр очоод хит хитэн палаж ингээд өмсөж үзээд өөрт нь маш гоё нэг палаж таалагддаг. За тэгээ тэр палажны үнийг асуусан чинь такс центертайгаа нийлээд нэг $318 гэж аахгүй юу. Дэвид бол ингээд $200-аас $300 үнэтэй плаж авч болно гэсэн учраас цаадах чинь ингээд Дэвид рүү ингээд залгаад асууж байгаа заяа. Энд ингээд нэг амар гой плаж байна. Тэгээд ингээд $318 гинэ би ингээд худалдаад авчих уу гэд ингээд цаадах чинь уцаар залгаад асууж байгаа аахгүй юу. Тэгсэн чинь Дэвид болохоор нилээ ингээд жоохон эргэлзээдтэй. Тийм юм 318 юм уу те. За болох баха гэсэн утгатай хэлдэг заяа. Ер нь болно гэж бол хэлээгүй. Болох байхаа л гэж хэлдэг. За ингээд Эни за ингээд энэ палажийг худалдаж авъя гэд карта уншуулсан чинь тэр карт нь гадны улс хооронд хэрэглэдэг гадны карт гэж таарсан. Магадгүй тэр Таиландын нэг банкны карт ч юм уу те. Тийм байсан учраас тэр дэлгүүр дээр бол уншаагүй. Тэгээ хажууд нь байсан Ники ингээ карта гаргаж өгөөд одоо тэр Энигийн хурмын палажийг Энид худалдаж авч өгдөг. Тэр Эни бол те Яна одоо ингээ Дэвид чинь одоо хурмаа хийсний дараа ч гэсэн найзуудаасаа ингээ тусламж аваа санхүүгийн чадамжгүй ийм байх үедээ гэж санаа бол маш их зовж байгаа. За ингээд хүсэн хүлээсэн одоо хурмын өдөр нь бол ирдэг. За хурмын өдрийнхаа өглөө нь болохоор Дэвид болтой Яна одоо охин маань ирэх болов уу гэж нэлийн санаа зовж байгаа. Тэгээ мэдээж одоо асаалттай артал болсон Крис Ники хоёр бол ингээд тэр хоёрын хурмын бүх юмд ингээд туслаад байж байгаа. Крис бол Дэвидэд яг хурмынхаа өдрөн те яг хурмын хэлхээс өмнө ингээд 100 татуулж байгаа байхгүй юу. Тэгэл энэ чинь ингээд үзэж байхдаа Яна одоо бас автож мохтол янз бүрийн болох байдэ гэсэн чинь бас арай гайгүй янз бүрийн юм бол болоогүй энэ хоёр маань ингээд маш гоё хурмаа хийсэн. Яг хурим бол эхлэхээс өмнө Дэвид одоо өөрийнхөө охин руу залгаад яг тэр өдөр нь яг Дэвидийн охины төрсөн өдөр байж таарсан. Тэгээд яг Дэвид өөрийнхөө охин руу залгаад сайн уу ингээд төрсөн өдрийн минь хүргэе. Чамайг ингээд төрсөнд би маш их баярлаж явдаг шүү. Тэгээ өнөөдөр ингээд бит хоёрын хурим чи ирэх үү гэж хэлдэг. Тэгээ охин нь болохоор ингээд юу вэ песта танай хурим дээр ч очихгүй юу яриад байгаа юм гэснэ. За би ингээд эргээ залахыг гэж алга болчдөг заяа. За ингээд хурмын үеэр бол хүүн ихлээд ирсэн харагдчихсэн. Дараа нь болохоор охин нь яг нөгөө хурмын ёслолын дундуур бол охин нь ирсэн харагдчихжээ. Яг тэр хурмын өдрөө бол ингээд жоохон охин нь ингээд драматик гад бол үдсэн. Яанаас энэ ч өстө миний төрсөн өдөр штэ. Би энэ өдрийн эзэн нь ахгүй юу те. Тэгж яхад ингээ миний төрсөн өдрөөр хурим хийчлээ энэ төргээл охин нь бол бас жоохон дургу байгаа нь бол харагдсан. За ингээд хурим болоод нь бол яг ингээд нэвтрүүлэг маань дуусж байгаа. Нэвтрүүлгийн хамгийн одоо сүүлийн анги дээрээ хурим хийгээд дуустдаг. Тэгээ нэвтрүүлэг дуусны дараа мэдээж tell all гэдэг бол нэг анги хийсэн байгаа. За энэ анги дээр бол юу ярьдаг вэ гэхлээр хөтлөгч нь яг нөгөө Ники, Крис, тэгээ Дэвид, Ани гэдэг дөрвөлнгийн одоо суулгаж агаад энэ чинь сүүлдээ бүр дөрвөн хүний одоо relationship болсон шүү дээ. Тэгээд энэ дөрвийг бол ингээд суулгаж агаад
хамгийн түрүүнд бол энийгээс асууж байгаа хгүй юу. Чи ингээд интернет дээрх тий ингээд чиний талаар ярьж байгаа юмнуудыг харсан уу? Хүмүүс ингээд чамайг айгүйх янз бүрээр хэлсэн байлээ. Энэ нэвтрүүлэг гарсны дараа энийг бол хүмүүс ерөөсөө бүр gold digger гэж бол нэрлсэн. Тэгээд эний яг энэ асуултад бол юу гэж хариулдаг вэ гэхлээр би бараг л ингэж хэлж байгаад нь тий намайг gold digger гэж хэлж байгаад нь бараг баяртай байгаа гэсэн ухааны зүйл бол хэлдэг. Тэгээд нөгөө хоёр найзыг нь бол урьж оролцуулсан байсан шүү дээ. Тэр хоёроос ямар асуулт асуудаг вэ гэхлээр тоо хоёр тий Дэвидэд хідэн төгрөг зээлсэн бэ? Одоо нийт ингээд бүх одоо зээлсэн мөнгийг нь нэмээд үзвэл хідэн төгрөг байгаа вэ гэж асуудаг заяа. Тэгсэн чинь Ники Крисийн эхнэр юу гэж хариулдаг вэ гэхлээр ер нь бол яг одоо тэр Дэвидэд зээлүүлсэн бүх мөнгөө бит хоёр ингээд бүгдийг нь нэмж үзэхээс яг үнэндээ айж байгаа. Яагаад гэвэл Крисийн хувьд яг Дэвидийг эхнэрээсээ салснаас нь хойш баг ингээд ивент гэж ааг гинэ. Тэгээд тэр Таиландын улс орнуудаар одоо тий Кристиан ингэж Дэвидийг авч явсан гэж штэ спонсорлоод баг ингээд миний найз байгаа ч гэдэг ингээд хамаг юмыг нь спонсорлоод ингээд улс орнуудаар Дэвидийг авч явсан гэж аахгүй юу. Тэгээд эхнэрээсээ хідэн онд салсан бэ гэсэн чинь Дэвид 2009 онд салсан заяа. Тэгээ 9 оноос хойш одоо 18 он хүртэл баг ингээд Крис одоо тэр Дэвидийг ингээд хижээгээд яваад исэн гэж боддоо. Тэгэл ингээд зээл маягтай ингээд яваад исэн. Хаа очиж Крис бол харин баян хүн юм шиг байлээ. Тэгээд хөтлөгч нь бол бас Крисээс юу гэж асуудаг вэ гэхлээр ахиж чи ингээд Дэвидэд мөнгө зээлэх үү гэсэн чинь Крис болохоор одоо Ники те өөрийнхөө эхнэрт бол ахиж Дэвидэд хизээч мөнгө зээлэхгүй гэдээ амласан гэж хэлсэн. Тэгээд Ники бол яг одоо бүх хүмүүсийн өмнө, телевизийн өмнө, камерын өмнө Дэвид рүү харж агаад уучлаарай ингээд те би ахиж чамд мөнгө зээлж чадахгүй шүү гэж хэлдэг. За өөр бас tell all дээр юу яригддаг вэ гэхлээр нөгөө Никигийн дүү штэ бас нэг өнгөд харьсан залуу тэр нөгөө гэртэн байх үеэр те энэ хоёр ч ингээд муудалцаад боо юм болсон штэ тэгээд тэрүүхэн тэндээ энэ хоёр ч муудалцаад болжоогүй мэн заяо тэр оройн заяо тэр нөгөө Никигийн дүү бүр ингээд Дэвидийг унтчихт нь өрөөнд нь ороод заяо нүүрэн дээр нь бүр мөстэй хүүхэд уус ингээд асгаж масгаад тэгээд нөгөө хилдэг үгээрээ бүр ингээд оромжилсан байна тэгээд Дэвид бол тэр үед угаасаа юу ч хэлж чадаагүй угаасаа цаадах чам айлд байгаа хүн учраас тэгээд нэг тиймэрхүү юм бол болоод өнгөрсөн байна. За бас нэг юм нь яригдсан гэхлээр нөгөө хамгийн ихний нөгөө нэг инж минжний юм цуглуулаад явж явах үедээ Эний чинь бол нөгөө Дэвидэд юу гэж хэлдэг гэхлээр хэрвээ бараг чи намайг ингээд хийж чадахгүй бол би чамаас сална гэсэн утгатай юм бол Дэвидэд хэлдэг штэ. Тэгээ энэ талаар нь бол ингээд хөтлөгч нь дахиад асууж байгаа байхгүй юу? Энийгаас энэ үнэн үү? Одоо энэ одоо чиний бодол хിവэрэ байгаа юу? Хэрвээ Дэвид чамайг асарч халамжилж явж чадахгүй бол шалах бодолтой байгаа юу гэсэн юмыг бол Энийгаас асуусан. Энэнд бол яг Эний юу гэж хариулдаг вэ гэхлээр цаадах чинь бол за тэгээд харчлаа. Үнэхээр одоо ингээд уугаад үнэхээр л одоо намайг авч явж чадахгүй бол би бол одоо бас л хэцүү штэ гэсэн ухааны юм бол цаадах чинь ярьсан. За ингээд инхнээсээ нэвтрүүлэг одоо тэр сизон бол ингээд дууссан байгаа. Нэвтрүүлэг дууснаас хойш энэ хоёрт бол амьдралд нь ямар өөрчлөлт гарсан бэ гэхлээр энэ хоёр бол одоо хүртэл сайхан гэрэлсэн хിവэрэ байгаа. За Дэвидийн хувьд бол цаадах чинь одоо Америкт ажил олоод ер нь санхүүгийн хувьд бол ямар ч одоо асуудалгүй болоод 22 онд маш гоё байшин Аризона мужид худалдаж авсан гэсэн мэдээлэл бол байна. Тэгээ 2024 онд 90 Days Fiancé гэх нэвтрүүлгийн зүгээс одоо нөгөө гэрэлсэн тэр хосуудаа одоогийн байдлаар яаж амьдарч байгаа вэ гэсэн бас нэг юм нэвтрүүлэг хийсэн. За тэр нэвтрүүлэг дээр бол энэ хоёрын хүүхдтэй ингээд болох гээд болж чадахгүй байгаа тэр асуудлыг бол гаргадаг. Энэ дээр бол яг юу яригддаг вэ гэхлээр Дэвидийн хувьд бол одоо цаадах чинь ингээ хамгийн сүүлийн хүүхдээ гаргаад тэгээд ерөөсөө хүүхдтэй болохгүйгээд үрийн суугаа болгосон байсан юм байна. Тэгээд бүр ингээ 20 жил явцсан заяа. Тэгээд сүүлд ингээ залуу их нэртэй болоод мэдээж залуу их нэртэй жоохон ингээ 24 настай эмэгтэй хүн чинь мэдээж ээж болохыг хүсэж байгаа. Тэгээд Дэвидийн хувьд ч гэсэн Энийг интэй ээж болох тэр хүслийг нь ээж болох тэр эрхийг нь бол хүндэтгээд тэр хоёр ингээ хүүхдтэй болохоор төлөвлөсөн. За тэгээд нөгөө үрийн суугаа боолгоод маш удаан байсан учраас бас ингээд мис засал энтерд орж байгаа үр шилжүүлэн суулгаж байгаа тэр хэсгүүдийг бол ингээд үзүүлдэг яг тэр нэвтрүүлэг дээрээ дээрэс нь нөгөө хүүхдүүд нь Дэвидийн хүүхдүүд нь эсэргүүцэл те одоо таастай нэрэ биднийг жоохон байхад харж хандаагүй бэжэж одоо ингээд юун шинээр хүүхэд гарах гэдэг юм бэ та баг ингээд наад хүүхдээ хаяад явуул бараг өстө гайхах юм байхгүй ухааны юм бол Дэвидийн хүүхдүүд нь аавда хэлсэн. За тэгээд энэ хоёр чинь бөөн имчилгээ, бөөн нөгөө үр шилжүүлэн суудах мис засал энтер болоод эцэст нь бол амжилттай Энийг 2024 онд жирэмслээд 25 оны 3 сарын 11-нд энэ хоёр маань ингээд хөөхөн охинтой болсон. Тэгээд яг охиноо төрүүлэх үедээ цаад хоёр чинь яг Таиландд очоод за тэгээд Дэвидийн хувьд бол Таиландд бас нэлээд хэд хэдэн үйл хөдлөлттэй болоод тэр энтрийгээ түрээслээд ер нь бол Таиландд нэлээд гайгүй амьдарч байгаа. Охиноо бол яг Энигийн хувьд гэрийнхэнтэйгээ ингэж ойр өсөж байгаа. Таиландд ингэж өсөж байгаа юм байна. Тэгээд охин нь бол Таиланд болон Америк гэсэн ийм хоёр иргэншилтэй хоёр одоо паспорттай гэж бол хамгийн сүүлд бас Facebook дээр постлсан байсан. Юу нь бол миний өмнөх ярьжсэн дугаарууд те ихэнх нь л дандаа ингээл хоорондоо салцсан, хоорондоо ингээд бүтлгүүтсэн байсан. Тэгээ энэ удаагийн дугаар маань бол ингээд сайн сайхан амьдарж байгаа хоёр хосын талаар бол ярьлаа. Тэгээ та нарт маань ямар сэтгэл төрсэн тухайгаа ингээд комментээр бичээрэй. Дээрээс нь subscribe дараад дараагийн бичлэгийг маань хүлээж аваарай. Та нартаа маш их баярлалаа. Тэгээд баяртай.